5 жилийн өмнөх хэмээг гэтээ надад энэ асуулт чи ердөөсөө би үнэхээр санахгүй байна. Энийг одоо нийгэмд одоо юу гэдгийг инээдтэй байдлаар одоо сөхөж ярих гээд байгаа нь бол ердөөсөө уг нь бол зохисгүй гэж бодож. 5 жилийн өмнөх хэмээг одоо цайг нь гараараа одоо барьж үтсэн үү, орж ирсэн мэдсэн үү гэж надад асуугаад байх шиг шүү дээ. Гэтээ надад энэ асуулт чи ердөөсөө тухайн үеийн одоо архивыг л үзэх байхдаа та хэд маань тэгэхгүй бол би энэ дээр одоо зөв байсан, буруу байсан, авсан гоё муухай, тэр авсан аваагүй, хинд очсон очоогүй гэдгийг би бол хэлж мэдэхгүй шүү дээ. Би үнэхээр санахгүй байна. Ковидын цаг үеийг та хэд маань одоо эргэн нөхөх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тухайн магадгүй одоо улсын онцгой комисс яаж одоо түгээлтийг хийсэн үү? Тэндээс л асууна гэхээс биш. Яг одоо 2025 онд надаас одоо ингэ гинт ийм асуулт асуух юм бол зохисгүй болов гэж бодож байна. Тэгэхээр энэ хоёр улс орны хоорондын энэ харилцаа нь зөвхөн эдгээр одоо яригадаад байгаа бэлгэн дээр суурилсан асуудал биш байсан байхаа л гэж бодож байна. Тэгэхээр энийг одоо нийгэмд одоо юу гэдгийг инээдтэй байдлаар одоо сөхөж ярих гээд байгаа нь бол ердөөсөө уг нь бол зохисгүй гэж бодож байна. Тэгэхээр яг тухайн үеийн цаг үеийн нөхцөл байдлыг бид нар өөрсдөө одоо тухайн үед одоо бодож исэн гэдэг юм уу тэр нөхцөл байдал руугаа эргүүлээд орох юм бол үл мэдэгдэгч юугаар одоо дамжиж байгаа нь ойлгомжгүй өвдөх юм бол эмчилгээ байгаа эсэх нь мэдэгдэхгүй ийм одоо аюултай цаг үе байсан гэдгийг бол бид нар иргэн санах ёстой. Тэгэхээр энэ дотроо бол зөвхөн одоо бэлэг солилцох асуудал бас биш байсан байхаа л гэж бодож байна.